ачлах бүрчтэй таахтай өнөөдрийн би таах бисүүдээр байгаад үзүүлж байна. Яг тэгэхээр манай үндсэн хуулинд маш чухал үндсэн хуулийн үндэс зэтгийн тайлбартай нэг юм заалтыг энийг таах нь байна. Энэ бол үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар заалт. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дугаар заалт. Энэ юу гэж байдаг вэ? Төрийн эрх мэдлийн хууль бусаар авахар заавахыг хориглоно гэж. За энэ төрийн эрх мэдлийн хууль бусаар авахар заавахыг хориглосон энэ заалтыг бол бусад хуулиуд тэр дотроо одоо эрүүгийн байцаан шийдэх хуулийн бол эрүүгийн гэмтэрэг эрүүгийн онц ноцтой гэмтэрэг тооцсон байгаа. Тэгэхээр энд бол одоо хариуцлага ногдуулахаар ингэж хуулиуд тусгагдсан. Тэгэхээр би энийг яагаад ингээд энэ үндсэн хуулийг сүүлийн үед барьж яваад яагаад энийг олон хүнд байн сануулад байгаа вэ гэхээр энэ ерөнхий сонгуулиуд бол одоо хууль зөрчих явдал одоо саналыг худалдаж авах, санал тоолгыг өөрчлөх явдал бол одоо сүүлийн үед их гардаг болсон. Хангул дүүргийн суун паприка био үлцэд энэ одоо уртлын хангул дүүргийн голын надлын хорооллоор одоо сонгуулийн үйл ажиллагаатай танилцаад ингээд явлаа. Тэгэхээр энэ одоо сонгуулийн хуулийг зөрчсөн, санал худалдаж авсан ер нь бол одоо хууль бус үйл ажиллагаанууд бол цөөнгөө сонсогдож байна. Намын байгууллагуудаас ч гэсэн аль намын байгууллагуудаас одоо маш их гомдол саналууд ирж байна. Ер нь бол санал бодлогыг харцах ажиллаж байна. Одоо бүр улаан цагаан дагарлаа. Хууль зөрчих явдал бол одоо бүр замаа алдлаа гэж. За ялангуяа одоо сонгуулийн ажлыг хариуцж байгаа төрийн ажилтнуудын одоо төрийнхөө өмнө үлээсэн тангараа одоо маш хатуу сахиж явах зайлшгүй шаардлага улам бүр тод харагдаж байна. Энэ үндсэн хуулийг хамгаалах тангарахтай төрийн албаа гэж байна. Энэ засгийн эрхийг хууль бусаар авах явдлыг таслан зогсоох шаардлагатай. Зарим нэг нөхдөд одоо өөрсдөө ийм үйл явдалд утгалтж байгаа тухай гомдол ирж байна. Би тэр төрийн албаа агч нарт анхааруулмаар байна. Энэ бол маш одоо ноцтой эрүүгийн гэмтэрэг юм аа. Маш хатуу хариуцлагатай эрүүгийн ял юм байна. Ялтай ийм гэмтэрэг. Тэгэхээр энэ хүмүүс ямар хүнд гэмтэрэгт орооцолж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ хэрэгээс болцож зарах ямар ч арга байхгүй. Хэрэг хуульчлахгүй. Төрийн эрх мэдлийн хууль бусаар авах явдлыг өөгшүүлсэн төрийн албаа агч гэдэг бол маш хатуу ял зүйтэй. Энэ бүх хэрэгүүд бүртгэгдэж байгаа. Эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Энийг бол одоо манай төрийн албаагч бүр сайн мэдэх хэрэгтэй. Сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өөрсдөө хариуцлах томхгүй одоо хичээх хэрэгтэй. Энийг бүр онцгой анхаарах хэрэгтэй. Би хэлээд байгаа. Ер нь энэ сонгуулийн хууль зөрчиж одоо явуулдаг. Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг энэ үйл явдлыг бол таслан зогсоох цаг болсон. Үндсэн хуулийн хамгаалах цаг болсон. Одоо энэ үндсэн хуулийн хамгаалан тэмцэх үйл явдлт бол шудраг ард иргэд улс төрийн хүчнүүдийг бүгдийг уриалж шудраг сонгуультай болохын төлөө тэмцэхийг уриалж ер нь энэ үндсэн хуулийн хамгаалсан ард түмний фронт байгуулах хэрэгтэй. Би энийг одоо санаачлал байгуул. Хэрвээ энэ засгийн эрх мэдлийг хууль бусаар авсан энэ үндсэн хуулийн 3-2 дугаар зүйлийг заалтыг зөрчсөн ийм байдлаар одоо сонгуулийн үр дүн гарах юм бол тэмцэнэ. Үндэсний фронт байгуул тэмцэнэ. Ард түмний фронт байгуул тэмцэнэ. Энийг бол би одоо бүр хариуцлагатайгаар хэлье. Тэгэхгүй бол одоо энэ даварсаар энэ ч одоо зүгээр ард түмнээс засгийн эрхийг булааж авч байна гэсэн үг. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байна гэсэн үг. Энэ Монгол улсын үндсэн хуулийг буландаа гიშгэж байна гэсэн үг. Тийм учраас ийм байдлыг бол зөвшөөрөхгүй. Тэгэхээр та бүхэн анзаарч байгаа. Одоо тухайн гомдол тухайн тавьж байгаа асуудал бол бүх хуулийн дагуу шалгагдана. Их л хатуутай шалгана.
Тэгэхээр зэрэг би төрийн албаагчдад дахиж одоо анхааруулна. Ийм одоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа энэ үндсэн хуулийг зөрчиж байгаа үйл ажиллагаа одоо оролцоо хариуцлага маш хатуу шүү. Энийг би бүр зориулдаг байл. Тэгээ ерөн цаашдаа шудраг сонгуулийн төлөө, үндсэн хуулийн хамгаалахын төлөө, ард түмэнд байгаа засгийн эрх мэдлийг хамгаалахын төлөө эрүүл сарвал бүх хүчнийг бол фронт болон нэгдэн тэмцэхийг уриалах болно. Ийм үйл ажиллагааг би өөрөө санаачтана гэдгээр хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Би тэгээд сая зориуд хэлсэн. Энэ бол хуулийн дагуу шалгагдана. Тийм үү? Хууль хяналтын байгууллагаар хуулийн дагуу шалгагдана. Тийм учраас би зориуд хэлэхгүй шүү дээ, тийм ээ. Нөгөө одоо зах ёсны тэр шалгалт нь хуулийн дагуу явах боломжийг хангах үүднээс одоо би зориуд тэр баримтуудыг хэлэхгүй байна. Тэр хуулийн байгууллагууд холбогдох баримтуудыг аль аль талд байгаа сонгуулийн ажиглагч нар өгч байгаа. Би олон төрийн албаагч нарт л анхааруулдаг. Энэ маш ноцтой шүү. Манай энэ төрийн албаагчд бол одоо ямар ноцтойг энэ тэрэг өгдгийг ойлгох хэрэгтэй. Орон гэр үр хөвгтөө удаж бүр маш одоо хариуцлагатай хууль ёсны дагуу хандах хэрэгтэй гэдгийг зориуд хэлж байгаа. За баярлалаа. Мэдээлэл авсан бол цааш нь түгээгээрэй.